Сэтгэлтэй нь хамгийн эрхэм найз, мөн сэтгэлтэй нь адгийн дайсан. Сэтгэлтэй нь таныг өөд татаж, мөн доош чангаадаг, гадна өөр дайсан гэж байхгүй. Та сэтгэлээ хянж сургадаг бол тийм сэтгэл эрхэм сайн нөхөртэй болно. Харин хянж захирч чаддаггүй бол яг тэр сэтгэл таны дайсан мэт аашлна. Тэр л сэтгэл зуршилд автсан бол таныг сүрүүлж эхэлнэ. Харин яг тэр сэтгэл сахилга баттай бол сайн найз барьж танд туслана. Элдвийн санаа бодол төрөөд сэтгэлээ хяндаггүй гэд төсөөлдөв. Маш цөөн та нар бүгд сэтгэлээ тодорхой хэмжээнд хяндаг. Та сэтгэлээ хэр хэмжээнд хянана, тэр хэрээр сэтгэлтэй нь таны найз байх болно. Хяналтаа хаана алдна, тэнд сэтгэлтэй нь таны дайсан болох болно. Алдсан хүн. Алдсан гэж бид хэлдэг дээ. Яг юу алдсан байдаг вэ гэхээр сэтгэлийн хяналтаа алдсан байдаг. Сэтгэлээ хяндаг бол ямар ч гэмт хэрэг гарахгүй. Том гэмт хэрэгүүд сэтгэлээ хянаагүйгээс үүддэг. Секстэй холбоотой, эсвэл хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн хүчирхийлэл, эд бүгд алдснаас сэтгэлийн хяналтаа алдснаас болдог. Хяналт нь алдагдсан сэтгэл таныг шоронд оруулах болно. Харин таны хяналтанд байдаг сэтгэл амьдралд таныг өөдөн татаж сайн найз шиг байдаг. Jidhatmana prashantasya paramatma samahita shitoshna sukhadukeshu tatha manapamaniyo. Та сэтгэлээ ялахад тэр тайван амгалан сэтгэлд Бурхан ойрхон байдаг. Тэр сэтгэлээс Бурхан тусаж, Бурханлаг, Тэнгэрлэг гэрэлтдэг. Халуун, хөтөн, жаргал, зовлон, магтаал, доромжлол, эд бүгдийг тогтун тайван хүлээж авдаг. Эдгээрийг тайван тогтуунаар хүлээн авдаг. Тэгтэл тоохоо болно. Хэн нэгэн таныг магтлаа, эсвэл танд бохимдож буруутгалаа. Магтаал, буруутгал яг адилхан болдог. Учир нь тэд таныг буруутгасан ч, магтсан ч хэдхэн үг төдий. Төрөөд өөрчлөгддөг санаа төдий. Юу тэмцвэртэй гэж. Сэтгэл нь тэдний найз бол таныг найзаа болгоно. Сэтгэл нь тэдний дайсан бол ер нь энэ тэдний л асуудал тийм биз дээ. Тэдний хяналтгүй сэтгэл бүх хүнийг буруутгах нь үүнд та яагаад төвөгшөө байдаг юм? Ийм ухаарлаар ойлгож чадахгүй гэж үү? Ойрлж, хашгирч, бүдүүлэг аашилж байгаа нэгнээс юу харж болох вэ? Тэр хүний сэтгэл хяналтаас нь гарчээ. Хөөрхий залуу өөрийн дайсны саварт орсон байна. Хөөрхий эмэгтэй дайсныхаа саварт орчиж өөр гадны нэгэн биш шүү, харин дотоод дайснаасаа болж зовж байна. Ингэж ухаарвал магтаал, доромжлол, жаргал, зовлон амьдралд сүлэлдэн байдаг. Заримдаа хүмүүс таныг магтана, өөр нэг өдөр буруутгана, тэгээд өгөж тогтун тайвнаар л хүлээн ав. Тэгвэл зүрхний гүнд цацран байгаа Тэнгэрлэгийг харах болно. Тэнгэрлэг хаа сайгүй. Бурхан хаа сайгүй гэж хэлэхдээ өөрөөсөө бусдад гэж байгаа юм шиг хэлдэг. Энэ өнөөгийн бидний асуудал. Бурхан хаа сайгүй, бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, гэхдээ надаас бусдна гэдэг. Үүнийг надад үлдээ, учир нь би нүгэлтэн гэдэг. Энэ ч л таны алдаа. Бурхан хаа сайгүй гэж байгаа л бол тэр таны зүрхэнд ч байгаа. Сэтгэлтэй нам гүн болоход өөрийн сэтгэлээ ялж та нам гүмхэн амар амгалан байхад эхлээд амар амгалан бүгд амар амгалан гэрдэг. Юун төрөнд та өөрөө амар амгалан бол
тэнд бурхан аясаараа л байх болно. Бурханлаг чанар аяс зөнгөөрөө байх болно. Тэнгэрлэг танаас цацарч Jnana Triptatma Kutasto Vijitendriyaha Yukta Ityuchate Yogi Samaloštashma Kanchana.